2, 3 ишиглээ. Тэний капитис гэдэг нь Малайзia мөөгөнцрөөс үүдэлтэй өвчин юм. Холгой мөөгөнцөр нь загатнах хагтах зэрэг хөнгөн шинж тэмдгээс эхлээд үс унах, цагаан хэрхэг гарах, бүр халдсрах эсвэл үрвсэх зэрэг хүнд хэрбэрийн шинж тэмдгүүдийг үүсгэж болно. Энэ өвчнийг эмчхийн дурд эрдэмтэд янз бүрийн хагны эсрэг болон мөөгөнцрийн эсрэг идэвхтэй найрлагуудыг боловсруулсан. Түгээмж нэрсээс дурдвал четаконазол, цайрин перитион, селени сульфид зэрэг орно. Гэсэн хэдий ч эдгээрийн дотроос үр дүн аюулгүй байдлаараа хамгийн онцгой нь селени сульфид бөгөөд 1.951 оноос өргөн хэрэглэгдэж дараа нь Дембэ эмийн жагсаалтад орсон юм. Селени сульфидийн хаг үүсгэдэг Малайзия мөөгөнцрийг бүрэн устгаж, тослог ялгалыг бууруулж, кератиноцитийн өсөртийг дараангуйлж, хаггүй, загатнаагүй, эрүүл толгойг хадгалдаг. Селени сульфидийн нөлөөгөөс судасны үндсэн дээр Японы судалгааны баг Наками хагны эсрэг, мөөгөнцрийн эсрэг шампуныг бүтээжээ. Наками нь Японы хамгийн дэвшилтэд шугамар үйлдвэрлэдэг. Хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн технологи нь идэвхтэй найрлагуудыг хуйхны эсүүдэд амархан нэвтрэж, үйлчлэх боломжийг олгож, ингэснээр хамгийн өндөр үр дүнг үзүүлдэг. Селени сульфидийн цорын ганц сүл тал нь өндөр тунгаар болон удаан хугацаанд хэрэглэх боломжгүй юм. Исэн хэдий ч судалгааны багийнхан дэг бүхэл 500% агууламжтайгаар Накамын хурдан бөгөөд үр дүнтэй байхаас гадна энгийн шампунь шиг удаан хугацаанд хэрэглэхэд хангалттай хэмжээтэй болохыг олж илрүүлсэн бөгөөд ингэснээр селени сульфидийн сул талыг бүрэн даван туулжээ. Хортой эм эсвэл хойхонд хүрч чаддаггүй төрхтэй эмийн оронд Наками шампунь нь үр дүнтэй, аюулгүй бөгөөд арьсанд ямар нэгэн сүрэг нөлөөгүй. Ануи FDA-аас ямар нэгэн гаж нөлөөгүй, хуйхны гэмтэртэй чайрлаж болох үеж гэж хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна Накамийн өсний ургалтыг өдөөж, хуйхыг нөхөн сэргийхэд туслах жибэ ханд агуулсан. Энэ бол 1000 гаруй жилийн түүхтэй ханд юм. Накамиг өдөр бүр бусад энгийн шампуны оронд хэрэглэж болно. Хэрэглэсний дараа хуйхандаа зөөнөн нэлэг хийж, дараа нь усаар зайлна. Агсаш